Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За юу цаана? Та нар ч одоо яасан гаж кино дуртай хүмүүс байд юм бэ? Базар байна. Хэдэн мянгаараа лайк дарцсан байдаг шүү. За тэгэхээр тэр чи яриад үгүй. Гэхдээ цус нүжийг хасч эдит хийхгүй бол маниусан сувгүй алдна. Ойлгож байгаа үстэй. За, шууд кино руугаа шагаад орцгоё. Яг мартах гэж байна. Дардаг юмнуудаа дараад хараа. Итгэлээ шүү. Тайван улсын Тайпей буюу нийслэлд нь уг үйл явдал өрнөнө. Ингийн л нэгэн өглөө. Шүнжин бавуулсан тодорхой залуу хосууд өглөөс ирээд найз эмэгтэй нь ажил төрөлдөө явах гээл бэлдэж байхаагүй нөхөр утсаа ухаж байгаад нэг бичлэг үзнэ. Тэр бичлэгт нь нэгэн эмч Альвин вирус яагаад аюултай талаар, хүнийг яаж өөрчлөх боломжтой талаар ярихч, ер нь тэр сарвалжлагч болон ард иргэд төр засагч тоож байгаа юм байхгүй. Хүн амьтан ч өгөж өргөдөөгүй байхад ямар ацаараа ер нь айдیں۔ Ковидыг даваад гарсан улгаач хүчүү гэсэн байртай хандах болно. Мань залууч үхсэн баас гэж бодсон шиг балкон дээрээ гараад хартал нэг сексисэн тэр гихийн тэмдэггүй элемент мэдэгдэхгүй нэг юм хажуу барилгын дээвэр дээр зогсож байх юм дээрээ. Хөршин ш. Энэ пэсээр яваад байгаа бүхэн худ удастаа. Сонгуульд өгөхөөр л нэг юм хажуу хөөсөрсөн юм явдаг штэ. Ямар ч вирус байсан би зүгээр өөрийгөө эмчилчихэр зөв улгаач юу энэ төр гих яриа өрнөх болно. Энэ хоёр хосыг эмэгтэйг нь Кати, эрэгтэйг нь Жими гэдэг. Метроны буудлын руу найз охиноо хөргөж өгч байх замд нь нилээн эвгүй хүн амны хэрэг гарсан гэлдээ цагдаа сэргийлэх ирчихсэн цусандаа будагчсан хүн хэвдэж байх нь тэр. Катига суулгаж өгчөөл буцах замдаа ганц сайхан кофе уучих санаатай замын хажуугийн кафед ирээд л. Захиалчхад манусчгэл ипотект ороод орон байртай болж санаатай зар хар зогсдол нөгөө үзлийн сексиси юм араар нь яваад ороод ирдэг. Нүдний хүүхэн хараа мараан томроод амар болцсон төмөс шарж байсан халуун тус барьж аваад тоогоод залуугийн дээрээс асгаа шааж. Тэгсэн тэр ави хүмүүс бүгд халдвар аван нэг алаад л цонхоор нисч өгөх нь үхэл бүр баларсан болноо. Энэ вирус нь хүнийг 100% зомби болгодгүй. Бүх зүйлээ санддаг, мэддэг боловч сэтгцэд нь нөлөөлж далд ухамсарт нь байгаа гаж хүслийг нь ил гаргаж ирдэг агаарын замаар халддаг вирус. Ерөөсө хормын дотор хотоор халдвар авдаг юм. Арай ч зүгтаал гэртээ ирээд байж байтал чанга ирэгчээр за манай хорооны ард иргэдэ хорооны бүх хэрчүүд яаралтай хороо хорон дээр ирж бүртгэл хийлгэнэ. Бүгдийг чин жобог таслаад нохоон дайж өгнө. Харин эмэгтэйчүүдийг бас л голомчны нохоонуудаар хүчиндүүлнэ тэргээд бүр солио орцсон заа юу. Тэр жигтэй. Манай Жими Катида санаа зовоод мессеж бичиж байтал хөршин гэж нэг юм бас халдвар авчихсан. Нөгөө цэцэг ногоогоо хайжилдаг том хайчаа барьж орж ирээл fuck you хорог нь тасалж хаяснаа хөхөж өнтер. Яаж ч юм бэ те? Тэгснэ санаа зовлтгүй хөө. Чамайг нухчаад найз охиныг чинь би хангаж өгч байна гэж үгээл. Далд ухамсарт нь хөршийнхөө найз хүүхнийг нэг үзчих юмсан гэсэн бодол байсан л гэсэн үг. Кати ч угаасаа сайхан дамжигал нүд хөмсөг болсон. Нэг үзчих юмсан. Ёо. Баста юу халдвар авчихгүй юу? Юугаа бодоод байна гүй л гэж. За, мартаарай. Цаашаа үргэлжлүүлье. За тэгэл нөгөө хөршөстөга цөм шааж хаяад л гараад гүйж байтал гудамжаар дүрэн галзуу солиотой хүмүүс ирд үрцэн. Нэг залууг барьж аваад гарыг нь хуг ташиж башаал. Жими ч чүү нэг юм мопед дээр явж очиод арай гэж асаагаал зүгтаан да. Энэ зур Катин ажил руугаа метрогоор явж байх бөгөөд хажууд нь сууж байгаа өвөө үг яриа өвдөд л мопед. Манай Кати тэрэнд нь яаж дуртай байх вэ? Угаасаа туухгүй болж байгаагаа хэлтэл би чамтай метронд олон удаа таарч байсан. Чи их хөөрхөн шүү гэж мэгэл. Тэгснэ бүр бийд нь хүрээд авнаа. Манай Кати заа мө төгсөг мэн айтаахан ийдэг харьцаад авах тавраад байлаа. Цагтаа хэлэн шүү. Гайш донтой бааш. Гэсэн нөгөөх нь түнтгэнж уурлаад амьд харилцаа үүсэх гэсэн биш дормжлууллаа стант тэргээд амандаа бовтонж байх хооронд нэг сэвтэй нөхөр метронд ороод ирдэг. Нүдэн мэдээж лалар болчихсон яваа учраас ойлж мөлцсөн. Тэгснэ удаг гаргаж ирснээр шууд хажуудаа зогсож байсан залууг бүлж орхино. За тэгэл улангассан буг шиг эргэн тойрныхоо хавийн амьтныг бүлж гарнаа. Буряд вирус юм уу хайший. Тэр нэг цус нүч бүүзэгт. Хэдэн залуус нийлээ дараад автал би дээд амжилт тогтоосон биз дээ гэж орилж мөрлөөд. Далд ухамсарт нь олон хүн алах хүсэл байсан юм шиг л байгаа юм. За тэгээд мэдээж ойлгомжтой. Тэр хавийнх нь нийтээр халдвар авт юм гац тэ. Бүгд галзуу.
Нөгөө педо өвгөн чи халдвар авчихсан манай Кати дээр ирээл хажууд нь сууж байсан бондгор охины нүдрүүн зоонтгоор хатгаж шааж. Тэгж ашгүй дараагийн буудлын ирэн халдвар аваагүй хэдэн гараал зогтон даж аваас. Бондгор охин нь туваа сохор болчихсон шоконд орсон явж байтал нөгөө педо өвгөн араас нь мөшгөөстэй. Өгний гайгүй бадрун залуу манай хоёртой таарч туслах чи аядж байтал байхгүй сүхтүүлээд дуусч байгаа. Гарахгээ салгалж явтал метроны ажилтан хаалгаа хаагаад нөгөө хоёр арай гэж амжирт доогуур нь шургаж гараад эмлэг бараадах тийшээгээ хандаж нөгөө педо өвгөн араас нь хэл амаа гоцол зуулаад үлдэнтэй. Жими маань мопедо унтсан аминдал Кати руу явж байгаа царай нэлэлтэй. Энэ хот бол зүгээр л сүйрэл цааш үгсэн хүн тасарсан би цогцос хаасайгүй. Арай дүт явдаг зам нь машинууд чихэлдэж мөргөлдөөд сүрчихсэн. Одоо тэгээд тойруу замаар явхаас өөр аргагүй. Нэг газар хальт ирээд амс хэлж байтал туслаарай гэх чимээ гарan очиод сэмхэн хартал дунд сургуулийн дөрөв бацаа бодвол багш нь л байхдаа нэг ирийг жинхэнэ тарчлааж байна та. Толгойр нь бейсболын цохиураа шааж авчмаваа. Мань Жимич аварч санаатай явж очиод нөгөө хэдийг хөөгөөд явуултал нөгөө тамлуулж байсан бас халдвар авцсан. Чи эргүүлс та ягаад тэднийг болиулж би яг тавих гэж байсан штэ гэж мөгд бүүцэгт тамлуулж байхдаа таарсан тийрэн. Энэ зур Кати нөгөө бондгор болон метроны ажилчин гурав ямарч байсан салгалсаар нэгэн эмнэлэг дээр ирнэ. Халдвар аваагүй хэдэн энд бүгж байгаа царай л да. Бүх зурагтын сувг дайрц. Гайхаад байж байтал ашгүй зурагт нь ам орж генерал болон улсын ерөнхийлөгч нь мэдгэл хийх болно. Мэд бүхэн маш шаргуу нөхцөл байдлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Бид дарах болно. Энийг амлаж байна. Манай улсын түүхэнд байгаагүй хүн шалгуур бидний урд ирлээ. Эдгэрт баахан попорно. Гөлөж орооронд нэг худлаа поп хулгайч нар угаасаа байт юм шүү. Генерал цааш өргөжлүүлэн бүтэн улсын 20% буюу 4.5 сая хүн аль хэдийн халдвар авсан. Энэ тоо цаашид ч өссөөр байна. Ард иргэд хүчтэй байж зэвсэгт хүчний яамнаас гаргасан шийдвэрүүдийг дуулууртаа биелүүлж хамтран ажиллахыг хүсэж байна гэснээ өөлөө шаач. Халдвар авсан байгаа байхгүй да маань генерал. Тэгснэ байхгүй. Орон даяар явж байгаа шууд нэвтрүүлгийн үеэр гарнад гаргаж ирснэ Йокихо ам руу чихээд шаар шиг л дэлб шагаайч. Тэгэл эмнэлэгт байсан хүмүүс одоо яах юм бэ бста юм аа гэж чарлдаж байгаад хоорондоо муудалцаад эмх самбараагүй байдал үүсч байх зур нөгөө педо өвгөн чи араас нь шогсоор байгаад Кати дээр олоод ирсэн байдаг шүү. За тэгэл гаднаас нь сүхээрээ цавчиж орж ирээл хамууд нь бас шаагалдаж давхилдаж орж ирээл тэрүүгээ нэг самрах болно. Манай Катич метроны ажилтны утсыг шүүрч аваад цогтаа чадна да. Чавас тэгсэн нөгөө бондгор маань нүд мүдээ эмчлүүлсэн арай дөрөв болцсон сууж байсан педо өвгөн орж ирээл нүднийх нь болтыг аваад байж байтал хамгийн гаж зан үлийг хийж баха хангана. Яа, жинхэнэ садар өвгөн. Тэгж байтлаашгүй Жими Кати руу залгаал би замдаа очиж явна. Аль болох 50 байхыг хичээгээрэй. Харин заавал очин цаа юу. Нүгдэх боломжтой газар намайг очил хүлээж байна. Кати ядж байхад хүний утас авсан болохоор залгаж болохгүй зөвхөн дуудлал хүлээж авах боломжтой. Яраарэ заавал хараа заа юу гэж мэгэл. Тэгсэн Жимийн хийм харсан юм уу? Угаасаа тийм болцсон юм уу? Нулимс нь урсаал инээж минийгээ левгүүтэй шаашлаа шүү. Гэхдээ хийм харсан юм шиг байгаа юм. Жохон толгой иргэд гэснээр хайртай шүү гэл. Тэр хоёрын хоорондох яриа энд дуусна. Нөгөө эмнэлэг бол бүр садар самуу гаж зүйлсийн бүр уул уурхай болцоо байхгүй. Халдвар авсан юу мэддэхгүй хаач юмнууд ч хоорондоо битүү багуулцж идэг. Тэгсэн нөгөө бондгор охин бас мутаас дордсон метроны ажилтан зогтож яваад баригдаад бас л аимшигтайгаар тамлагдан тэнгэрт халих болно. Катигийн нуугдж байсан газарт нь нөгөө хагас зомбинууд жорж ирээл дунд нь гайтай педо өвгөн чааж л явна. Бас л метршгүй харуулгаж маа. Хайрт минь. Бирлээ. Хоёулаа. Жаргах сайхан боломж ирлээ. Энтергээл или болоо юм хуцаад араас нь ороод ирэх бол. Тэгтэл мань Кати бас л хоншоор та. Галын хороо олж авч шүршээд үргэлжлүүлээд нүүр нүдгүй нүдэд хайчин та. Болж мууста. Бас болоогүй. Чич бас над чиг хүчирхээлэгчийг харж байна гэж сүүлийн үгээ өчөөд там рууга тонлох болно. Маникати ч бүр зүрхэн савлсан бүгдийн савнаа гэд байж байтал хажууд нэг сансрын хөлөг шиг хаалга нэгдснэ битүү бие багалцаа аль хэдийн амиа аргацаас нь нөхөр зогсож байхын тэрэ. Камерт тартал салгалсан сэрлэн хөдөлцөө хоёр юм хурж ирээд нөгөө педаг бавах гээд өмдөө тайлж майлааш. Бас өмнөхий санаатай цусаар нь хяналтын камерыг бодож тагалж маглаад.
Яхава бас садар үйл хийж байсан бичлэг нь 5.10k гэд фейсээр зарагдаж байвал бас онцгүй л дээ тийм биз дээ. Явал ортол буу тулгаснаа. Алив тэр цаана очоод өөрийгөө гавал халдвар авсан чи билүү хэмэдтий. Гэд хүйтэн шүршүрт оруулаад ховцаа тайлагдах. Би ховцог нь. Тэрийг углаад ирэх. Гэнтэ. Энэ нөхөр болвоос тухайн галзууруудаага вирусыг нэлээд дээрээ судалж байсан хүн бөгөөд аль эртэл уг нь төр засагтаа мэдгдсэн сонгуулийн жил байсан болохоор ард иргэдийг айдас самунд автуул сонгуул бодлоонт магадaltaа гэж үзсэн хавд арсан байгаа юм. Халдвар авсан хүмүүс далд ухамсарт байгаа зүйлээ гүйцэлдүүлэхийн тулд бүр юу ч хийхээс буцахгүй тийм болчихсон. Хүн нүдэ завчихгүй байж чаддгүйтэй адилал гэсэн үг. Тэгээд цус болсон хуучин хувцсан хогийн сав руу хийж байтал тэнд нь ялхмаама чарлаа шаат. Гайхаад хартал бас мутацд орсон нүд мүд нь улаанаараа иргэцэн яраа чарлж байхын тэр шүү. Яав гэхийн зургүй нөгөө эмч чи хүзүүрүүн бузар вирусны дээж шахчихна. Тэгснэ нөгөө чарлж байсан яраг хороосноо чамд 5 минутын дотор ямар нэг бузар шинж чанар илэрхгүй л бол чиний цусны дээжийг ашиглан вакцин гаргаж олон хүмүүсийг аврах боломжтой. Харин чи зомби болж хувирах юм бол би чамайг өчөхгүй хороо. Яагчгүй бол дээвэрлүү гарч нэстэг дэргэн суугаад энтэс зайлах болно. Гэнэ. Энэ өрөөндөө баахан яраа хүүхдүүдээр туршилт хийж байсан бөгөөд бүх туршилтууд нь явцгүй болоод байсан учраас хогийн сав руу хайсан байсан нь тэр. Яахав бас буруутгахад хэцүү л дээ. Вакцин гаргачих санаатай л мөнгөн жаваа эмч юм шиг байгаа юм. Энэ зур ашгүй манай Жими эмнэлэг дээр ирдэг бөгөөд манай Кати харин аймаар мэрэгжлийн тэхүү. Нөгөө хүнээс туусан удасныхаа дэлгэцийг сандгуулж байснаа кодыг нь мэдж авч энэ. Тэнд хийхэд тэйдэд ажилладаг байсан юм шиг л байгаа юм л да. Уцаавн зарна те. Тэгснээл 8 давхартны нууц өрөөнд байж шүү хараа. Энэ хүн бас буутай. Гэд Жими рүүгээ мессеж бичиж амжина. Жимийн ч мессежийг нь харснаа утсаа хаяа дээшээ гарнаа. За тэгэл эмч Катиг ямар нэг шинж тэмдэг илэрч гин үү, яаж ийн гэд гайгүй юм шиг болохоор нөгөө хоёр чинь өрөөнөөсөө гарan тээвэрлүү нэстэг тэргэнд суухаар хулгайч нохоо шиг гэтэж байдал. Төрөн өөдөнд нь ирсэн байсан хоёр зомбигийн отолтонд орж эмч маань нэг хөлийнхөө 5 хуруу болон хэд савхан яснаас үүр тагцаж орхино. Тэгээд нөгөө хоёр бузрыг буудаж унгаа цаашаа явах гэсэн хөл дээр тогтож чадахгүй унж бүдрээ чааваас өлмийг хүн яаж тогтох вэ угаасаа хөрхий. Салгалал эмгэн humсны хурдаар сажилж байтал хөрхий нөгөө Жимийн хагас зомби болчихсон байдаг юм да. Тэгснээл Кати би ирч чадлаа. Би ирнэ гэж амласан биз дээ. Гэснэ. Энэ шин найз залууч юм уу? Найз охиныг нь харж байсан баярлаа. Харин одоо би боожгогч таслаад аман жижигхэн заа юу. Гэл өөдөөс нь гүйтэл эмч хүзүүрүүн буудаад будуусан ч Жими хадуур шиг ямаараа эмчийг зөрүүлж хүзүүрүүн зоож хаяад хүзүүгээр солих болно доо. Тэр хоёрыг хүзүүгээр сольж байх зур Кати эмчийн түлхүүрийг туугаад цооштой хаалгыг онгойлгоод ард нь гарч амжих болно. Кати чи намайг олж ирч чадлаа. Гэхэд зомби Жими үүдээ нээч Кати. Чи над руу залгахтаа чи над хэрэгтэй байна гэж хэлсэн биз дээ. Би тэгэхэд ирж хэд байж тээ. Би одоо л амьдралын утга учраа ойлгож байна. Чи бол миний амьдралын утга учир. Би чамайг олж чадна гэдгийг мэдэж байсан юм. Би чамтай хамт байх хэрэгтэй. Тэгээд хоёр бомбор хөхийг ч таслаад нүрийг чинь бялав нүдэд арьсыг чинь утаанаар хуусгах болно. Гэж шаанда хайртай хүнээсээ ийм лалрын үг сонсно гэдэг ямар ойлг байх вэ? Сука блядь. Кати чинь бүхнийг сонсож яаж чадах вэ? Асгартал мэгшүүлэн уйлдаг юм. Тэгснэ шууд үргэлжлүүлээд. Энийг шат юм да. Тэгэл инээс нь жигтэй тээвэрлэг гүйж гараад тээвэр дээр байсан бадлан хамгаалахын ажилчдад буудуулаад дай. Яасан хэцүү төгсгөлтэй кино юм дээ хараал идэг гэж. Энэ зүгээр яг үндэ уйлж болохгүй байсан байгаа байхгүй юу? Ер нь энэ хулгайч нар мутацд орж эхлэхдээ л уйлаад байсантай л холбоотой байх. Нулимсны сүвэр нь халдвар дамжт юм шиг байгаа юм л да. За мэдгүй. Юу гэж чи нүгэлтэй кино яриулж таад. Ямар ч байсан хүслийг чинь биелүүлж өглөө шүү. Үнгүй юм гэж хаанч байхгүй. Наад мойны хуруунуудаараа бас нэг мойнысэн эрхий хурууг дарж орхиодохорой. За. Баяртай бяцхан садар миний онууд минь. Тэгж угаа таарцгаая. Нохоо яаж унтна. Малын бойш юм баахан цусан шүү дээ кино үзэж явтай байх л үг гэж.